Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ир мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн сэдэв бол тэгш хэмийн гайхамшиг гэсэн сэдвээр ярилцсан. За студид компьютерийн шинжлэх ухаан зохицолоо хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны аяллыг бид урлан A-Star Mongolia болон илүү эрүүл, илүү бүтээлч Iron Cycle компани маань хамтран ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV-гэр болон Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрч байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэг шимийн талаар айгуул тийм сонирхолтой сэдэв байгаа даа. Тэгээ ер нь бол байгаль тэгээ урлаг шинжлэх ухаан гэд хаасаг ер нь бол тэг шим ажиглагддаг. Бид нар бол хаасаг үн гэд харж идэг те. За тэгээд ерөөсөө энэ хэлбэр дүрс вэ нүү, дуу аваа вэ нүү, цаг хугацааны хувьд төрөл бүрийн төвшөнд ерөөсөө тэг шим оршин байж идэг. Бид нар бол те эргэн тойрноос харж болж байна. Өдөр тутмал бид нар ингээ ажиглаж болж идэг ийм зүйлүүд. Тэгээд энэ зүйлүүд бол ерөөсөө зөвхөн гоозон хувьд нэг тийм гоё үзэсгэлэнтэй харагдахаас гадна энэ тооцоолыг хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх, аль хөлбөрийн онолыг өргөдөх энэ төргээд айгүй мундаг том олон гайхамшигтай талуудтай. Энэ талаар өнөөдөр бүгдээрээ ярилццгаая. Тэгээ цаг хугацаа гэсэн чинь бас яг үнэн тий. Заавал юм те бид нар ч нөө тэгшим гэхээр шууд геометр дүрс мөрс бодох гэдэг тий. За тодорхойлолтоос нь шууд эхлэе гэж байна. Тэгшим гэж юу юм гэхээр яг хуу энгийн үгээр тодорхойлох юм бол яг дид хэсгүүд нь одоо тухайн зүйлийн дид хэсгүүд нь харилцан ижил байдаг ин хоорондоо ийм зүйлийг бол тэгшим гэж хэлж байна. Яг математикаар нь одоо формалны тайлбарлал гэх юм бол тэр нь бол тодорхой хувиргалтын эцэст яг ингээ хിവэрэ үлддэг, үл өөрчлөгддөг ийм зүйлийг тэгшим гэдэг. За ингээд ярьж яхад те ямар төрлийн тэгшим байдаг талаар бас ингээд тодорхойлох бах. За эхлээд ямар ч гэсэн тэгшимийн тухайн ач холбогдлын талаар дурдаад өнгөрье. Байгаль дээр болохоор ер нь атом молекул мэтийн одоо бичил ертөнцөөс эхлээд одоо энэ сансар огторхуу галактик ертөнцийн төвшөнд ингээд те бүхэл юм том жижиг төвшөнд бол энэ тэгшим ерөөсөө ингээд одоо ертөнцийг ер нь зохион байгуулж идэг гэсэн. Энэ ертөнц бол ерөөсөө тэгш хэмээр бүтсэн байдаг. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Энийг бол одоо физикийн хөлөвдөр ашигладаг. Нэг замбрааг уул гэдээсэн да. Тэгэхээр бас тэгсэн ерний бас тэгшим нь явж идэг байна. Тий, яг үнэ тий. За энэ ерөөсөө физик бол тэр чигтээ тэгшим гэдээ ойлгочих болно. Тэгээд ойлгочиход бол нэг тийм буруудах юм байхгүй. За тэгээд гоо зүй бол мэдээж одоо энэ тэгшимийн тухай ярьж байхад бол гоо зүй ярихгүй бол алдас болно. Одоо хүн байглаасаа л угаасаа тэгшимлэг татагддаг. Тий? Одоо ингээ тэгшимтэй зүйл харахаараа илүү гоё санагддаг. Одоо жишээлбэл тэнцвэртэй одоо хүнд бол тэгж санагддаг байх нь шүү дээ. Тэнцвэртэй, эмгцэгцтэй, гоо үзэсгэлэнтэй ийм зүйлүүд одоо энэ тэгшимийг хараад хүнд мэдрэгддэг. За тэгээ энийг нь одоо урлагийнхан бол их овчноор ашигладаг гэж хэлж болно. За заавал одоо дүрслэг урлагаас гадна тий одоо энэ дуу хөгжмийн хан бас ингээд энийг бол ашигладаг. Дуу хөгжмөөр ч одоо тэгшимүүд гарч ирдэг. Химнэлийг тэгшим гэж хэлдэг юм биш үү? Яг үнэн тийм. Тэгээд энэ тэгшим бол мэдээж олон төрөл байгаа тий. Тэр тунд бол ингээд тэр химнэл энэ төр бол бас ингээд тэгшимдээ ороо авчихна. За дээрэс нь энийг би одоо яагаад энэ тэгшимийг ер нь хүн ингэж таашаагаад байгаа гэдгийг бол ингэж таамаглаж байгаа. Хүн ер нь айгүй тийм залхуу юмт. Тэгэхээр одоо яах вэ? Би нэг юм хүний нүүр юм тэгшимтэй байгаад байна шүү дээ. Тэгвэл би ингээ хүний нүүрийг харахаар нэг талын ингээ мэдчихэр нөгөө талын автоматар мэдэгдэж байгаа байхгүй тий. Ер нь бол ингээд тэгшимтэй зүйл харахаараа гой санагдаад идэг ингээд илүү амархан одоо тий таньж мэдгэд ч юм уу тогтооход ингээд илүү амархан байгаа даа болохоор тархитай тиймэрхүү юм илүүд үдэж гин гэж би бодоод байгаа. Тэгэхээр бол залхуу тархинд тэгшимтэй зүйл харуулах юм бол илүү их таашаах нь шүү дээ. За асуудал дотроос одоо жишээл дээр физик математик дээр бол энэ асуудал дотроос тэгшимийг олж харж чадах юм бол тухайн асуудалд шийдэл болоход илүү хялбархан болдог. За энийг нь юусоо энэ математик физик шинжлэх ухааны салбарт бол ингээд өргөн ашиглаж юусоо ингээд те ач холбогдлыг нь бол ингээд бүр бидний одоо тэр геометр эсвэл одоо энэ урлаг хөгжимд байдгаас илүүтэйгээр энэ тэгшимийг л ингээд ашигладаг. Одоо физикийн салбарт энэ төр. За түүхийн хувьд бол эртний грект бол симметрия гэдэг үг үйсэн байна. Одоо грекийн үг.
хэмжээс хоорондын зохицол гэсэн утгатай тиймэрхүү үг юм байна. Давтагдах ч юм уу нэг бас тиймэрхүү утгатай. За одоо урлаг, соёл, архитектур, гүн ухааны хувьд бол ерөөсөө энэ тэгшимийн чухлыг маш сайн ойлгож ирсэн. Тэгээ ийм үгээр одоо илэрхийлдэг байсан байна. Тэгшимийг бол. Тэгээ урлагаас гадна одоо архитектураас бид нар бол ингэж бас эртний архитектуруудаас бид нар ингэж тэгшимийг олж харж байна. Жишээлбэл Египтийн пирамид байна. Одоо энэ Грекийн сүмүүд, Ромын барилгууд гэх мэтээс ихсүүлээд ерөөсөө тэр чигтээ тэгшим байгаад ддэг. За энэ урлаг болон архитектурын хувьд хамгийн үндсэн ойлголт нь болохоор одоо энэ ерөөсөө яагаад ингэж энэ юу яагаад энэ одоо энэ хүмүүст илүү тийм гоё одоо энэ одоо тэгшимээр тийм яагаад тэгээд энэ гэдэг тэр энэ эмх цэгцтэй доктортой гомсог харагдуулдаг болохоор нэгт. Хоёр талаар энэ яагаад тэгшимийг ашиглаж байгаа вэ гэхээр үйлдвэрлэл загварчлалын ажлыг маш их хөнгөвчлж өгдөг. За одоо жишээлбэл яа тийм нэг юм дээврийн хэсэг хийчлээ гэхэд тэрийг олон ашиглаж болох нь байна те. Эсвэл одоо би ингээд нэг юм архитектурын загвар гаргаж байхад бол тэр нэг загвараа нөгөө тийш нь авлаад ч юм уу толио ойл дээр авлаад эсвэл тойруулаад ингээд зүгээр ингээд хялбархан болгож өгч штэ те. Ажлыг нугалж өгөөд юм те. Эсвэл үйлдвэрлэлийн процесс одоо жишээл би бүр ингээд те тэр барилгын эд материалыг тоосхийг одоо хийлээ гэхэд бол тоосхон ч бүгд тэр ижлэгийн хэмжээтэй байж байгаад ингээд хийж ирэл амар үстэй те. Тэгэхгүй нэг архитектур хийж байгаа хүн ч гэсэн загвар гаргах гэж айгүй их зовдөг. Дээрээс нөгөөдхийн ингээд барьж байгаа хүмүүс нь ч гэсэн нөгөө тоос оолгын нөөрөөр хийцэн байх юм бол бас тэг хэмгүүгээр хийцэн байх юм бол хийхэд ч гэсэн төвхтэй. За тэгээд хүмүүс ч гэсэн илүү гоё доктортой үзэсгэлэнтэй харагдуулдаг болохоор бат бөх мэдрэмжийг бас өгөөд байна те. Одоо барилга башин чигд байхаар. Тийм мэдээж тийм. Одоо тэнцвэрийг нь хадгалж яах гэсэн үг шүү дээ те. Нэг талдаа том, нэг талдаа жижигхэн байшин. Тэгээд нэг суурьуд нь өөр байх юм бол тэгшимгүй байх юм бол ч юм бас тэнцвэрийг нь хадгалахад илүү хэцүү болно гэх мэтлээ. За математикийн хувьд болохоор энэ тэгшмийн судалгаа ерөөсөө бүлгийн онол гэдэг нэг айгүй тийм хүн гүнзгий юм лөө хөтлөө явуулчихдаг. Тэр бүлгийн онол гэдэг дээр нь болохоор энэ тэгшмүүдийн ингэж хаана ер нь математикийн хувьд чинь тэгсэн шүү дээ те. Ямар нэгэн тийм математикийн геометрийн хувиргалтын одоо эцэст ерөөсөө яг өөрчлөгдөхгүйгээр үлддэг ийм зүйлүүдийг бол тэгшим гинэ гэдэг. Тэгэхээр ямар ийм одоо эргүүлэлт хийж болно, зөөлт хийж болно, юу гэдгийг төрөл бүрийн зөөлт одоо хувиргалтуудын үр дүнд ямар одоо тэгшмүүд хадгалагдж гин гэдгээр нэгэд бүлгэлждэг. Тэгээ бүлгийн онол гэж нэрлэдэг байгаа юм. Тэгээ энэ одоо тэгшмийг бол илүү тийм абстракт төвшөнт юм хийсвэр төвшөнд илүү суур төвшөнд нь судлаад байна гэсэн үг математик яах. За тэгээд дэрийг нь бол одоо хим физик, биологи дээр л ингээд аваад ашиглацдаг. Тэ? Иймэрхүү зүйлүүд байдаг. За энэ тэгшмийн хэлбэрүүдийг одоо ингээд ярив. За мэдээж геометриас эхэлнэ. За геометри дээр бол хамгийн ихэнд одоо ярьж болох тэгшим бол толин тусгалын тэгшим байна. За толин тусгалын тэгшим гэхээр одоо эрвэхээ тийм хүний царай тийм ер нь одоо ингээд амьтад гэсэн бүгдээрээ л юм толин тэгшимтэй байж идэг. Ингээд хийгээд ингээд копи паст хийсэн юм шиг. Одоо би одоо энэ бүтээгч бурхан байсан бол те айгу амар миний ажлыг айгу хөнгөвчлөөд өгч байгаа байхгүй те. Ер нь бол зураг мураг одоо зурхаж айгу тиймэрхүү амархан байдаг. Одоо ингээд те хүмүүний нүүр зурхтаа нэг талын зурчаад тэрийг копи хийгээд ингээд нөгөө талд нь паст хийгээд тавьчихаар ингээд айгу амар болж байгаа байхгүй те. Тэгээд тэглэж нөгөө талаас ингээд хүний нүдийг хүний гарыг ингээд хоёр ижлэхэн хоёр тийш харуулж байгаа гэдэг айгу хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр энэ ажлыг айгу хөнгөвчлж өгдөг толин тусгалын тэгшин бол. За барилга дээр их бас ажиглагддаг. За эргүүлэлтийн тэгшин гэж байна. Тодорхой өнцгөр эргүүлэхээр энэ хэлбэр төрсө хадгалдаг нэг ингээ эргүүлээ тавьчихаар хэврээ үйжэдэг, өөрчлөгдөөх үйжэдэг, эргээгүй үйжэдэг ийм зүйлүүд. Одоо жишээлбэл дугуй байна те. Дугуй төрсөн бөмбөрцөг одоо дэлхийн мэлхий. За дэлхийн одоо хашийн те. Дээр ийм газар зурагтай болохоор ийм бүх бөмбөлийг ийм одоо мүлгэр бильярдны цагаан шарик байлаа гэж бодоход дээр ямар ч тэмдэггүй. Тэгэхээр бид нэг яаж хаашаа эргүүлж байгааг нь мэдэх боломжгүй. Эргүүлээд ах чинь хэврээ байгааддаг ийм зүйл. За заавал ийм дугуй бөмбөрцөг гэж дөрвөлжин энэ төр байж болно те. Дөрвөлжин чинь бол нэг ийм 90 градус эргүүлчихэд л хэврээ үйждэг. Гурвалжин бол ингээд нэг 60 градус эргүүлчихэд хэврээ үйждэг гэдэг ч юм уу те. Энэ бүх төрснүүд л энэ эргүүлтийн тэгшимтэй гэж үзсэн. За цэцэг мэцэг бол одоо байгаль дээр их төвөөмөл тохиолдог юм эргүүлтийн тэгшимүүд ингээд байждаг те. Бид нар ингээд эргүүлэхээр 5 үнцэгтэй нэг юм 5 дэлбэтэй байх юм бол нэг жоох эргүүлэхээр хэвээрээ хийждэг. Нүдэ энэ жах хооронд эргүүлсэн байж байгаа. Тэгээд нүдэ эргүүлээ нэхэр ингээд энэ эргэсэн мөг гэдэг мэдэгдэхгүй те. Ийм зүйлүүд бол энэ эргүүлтийн тэгшимтэй байгаа. За өсгөлтийн тэгшим гэж болно. Одоо ингээд томруулаад жижигрүүлээд ингээд давтцсан юм шиг ийм. Юуны гэсэн бэ? Өсгөлтийн. Тэгээ одоо нэг юм нэг зүйлийг ингээд томруулсан тэгсээр нь яг нөгөө үндсэн жижигхэн дүрстэйгээ эсвэл тэр жижигрүүлсэн чинь том дүрстэйгээ адилхан байдаг иймэрхүү давтагдсан тиймэрхүү тэгшимүүдийг бол бид нар
тийм өсгөлтийн тэгшимтэй гэдэг. За жишээлбэл одоо фрактал гэж болно. Ийм спираль энэ төр гэж болно те. Ингээд дотгошоо ингээд хичээн томруулсан хичээн жижигрүүлсэн ч эсвэл янз бүрийн тийм фрактал дүрсүүд үйждэг. Томруулалах хот ингээд дүрс нь хэвээрээ байгаад тиймэрхүү дүрсэнд одоо геометри, математикийн дүрсүүд. Зөөлтийн тэгшим гэж байна. За нэг зүйлийг юусэн ингээ ховлаад ингээ амар олон тавьчихсан юм шиг л тиймэрхүүл. Ингээд нэг жоохон зөөгөөд ингээд камера ингээд зөөгөөд тавихад ингээд дүрснүүд нь хэвээрээ үйждэг. За жишээлбэл одоо энэ хий угуулсан одоо энэ ханын цаас ч гэдэг юм уу бэлтаанууд ч бас ингээд давтагдсан байдаг шүү дээ. Энэ зүйлийг бол зөөлтийн тэгшим гэдэг. За энэ бол ингээд нэлээд тийм үндсэн геометрийн юм юунууд гэж байна. Одоо тэгшимүүд гэж байна. За эдрийн бас ингээ холимогуд гэж болно. За жишээлбэл мушгарсан тэгшим энэ гэж болно. Мушгарсан тэгшим гэхээр одоо энэ эргүүлтийн болон зөөлтийн тэгшимийг зэрэг ашиглацсан гэсэн. За жишээлбэлүүдийн эрг шургийн шургуу юм ч тийм. Ингээд эргүүлээд ингээд бахар ингээд доошоо ороод идэх хэрнээ яг ингээд тэр одоо юу гэдэг тэр нэг юм шүднүүд нэг хэвээрээ ичдэг тий. За одоо жишээлбэл ДНК байна. Яг тэгж бодож тий. Одоо юм хеликс хэлбэртэй тий. Тэр чинь болохоор ингээд зөөнгөө эргүүлээд нь шүү дээ тий. Ийм одоо тэгшим хоёр тэгшим ингээд давтагдцсан. За эргүүлэг гэж болно. Одоо энэ жишээлбэл энэ эргүүлэлт болон өсгөлт хоёрыг ингээд зэрэг ашигласан. За жишээлбэл одоо Фибоначчи спираль дөрвөн спираль гэсэн шүү дээ. Дун өнтер ч юм болохоор одоо тийм тий. Эргүүлтийн болон эргүүлснээ ингээд өсгсөн ийм хоёр тэгшимийг зэрэг ашигласан. За толин зөөлтийн гэж байна. Толин тусгал болон зөөлтийн тэгшимүүдийг зэрэг ашигласан. Одоо жишээлбэл хүний мөр гэж болно. Хүний мөр одоо ингээд цасан дээр ингээд алхаад явцсан мөр охин бол тий. Тэр чинь ингээд харахаар ингээ хоёр хүлчин болохоор юм толин тусгалын тэгшимтэй. Тэг ингээ зөөцсөн юм шиг ингээ явж байгаа шүү дээ. За юм толин зөөлтийн. За толин эргүүлтийн одоо жишээл Платоны зарим дүрснүүд одоо юу гэдэг юм гурвалж мурж янз бүрийн тэр Платоны дүрсүүд нэг жоохон эргүүлчихээр толин тусгал шиг болчдөг. Тиймэрхүү одоо толин тусгал болон энэ эргүүлт хоёрыг зэрэг ашигласан юм шиг. Иймэрхүү одоо геометр дээр бол төрөл бүрийн юм гоёмсог гой тэгшимүүдтэй байгаль дээр ч гэсэн ингээ тохиолдож идэг юм зүйлүүд. За математик дээр бол одоо яг бүр ингээд формал юм суур төвшөндөө бол тий. За жишээлбэл энэ функц тэгшимтэй тэгш сондгоо энэ гэсэн функцүүд байгаад. За жишээлбэл бидний мэддэг бол парабол. Парабол бол юм чинь тий ингээд толин тэгшимтэй байгаад шүү дээ. Талд нь ингээд ийм хоёр тэгшимтэй ингээд толин тэгшин яг үнэ тий. Одоо энэ жишээлбэл тэр нь болохоор энэ fx гэдэг функц нь f хасах x-тайгаа тэнцүү байдаг ийм функцүүдийг бол ихэнхдээ ийм тэгш толин тэгшимтэй гэж. Сондгоо функцүүд гэж байдаг. За сондгоо функцүүд нь болохоор fx нь хасах fx-тайгаа тэнцүү байдаг буюу ийм эргүүлтийн тэгшимтэй. Жишээлбэл түрүүн x-ийн квадрат гэдэг функц байлаа гэж тийм парабол гарна шүү дээ. Тэгвэл x-ийн куб гэх юм бол ийм параболыг ингээ нугалцсан юм шиг ийм гарч ирдэг. За энэ болохоор ингээд эргүүлтийн тэгшимтэй. Ингээ эргүүлэхээр давтагдсан юм шиг. Альсгүй ийм нэг зүйл нэг цэг дээр ингээд бие биенийгаа ингээд толиор ингээд нэг ингэж толио ургалт тэгээд дахиад ингээд хоёр тэнхлийн даваа толио ургалт ийцсэн юм шиг альсгүй эргүүлтийн энэ төр гэж болно те. За тиймэрхүү юмнууд байдаг. За тэгшмийн хамааралтай зүйлүүд сайн. Одоо жишээл А тэнцүү Б бол Б тэнцүү А. Энэ хоёр холоод ингээд тэгшимтэй. Ямар инээдтэй. Тэгээ энэ бол айгүй инээдтэй юм шиг сонсогдож байгаа хаа. Ингээд айгүй тийм чухал энэ айлгебрийн хамгийн чухал зүйл байхгүй юм чинь те. За энэ А дээр нэмэх нь Б бол Б дээр нэмэх нь Атай тэнцүү байдаг гэх юм чинь одоо те. Тэгшим яваад байгаа те. Ерөөсөө нөгөө түрүү хэлсэн шүү дээ онл монлыг өргөтгдөг энэ төр гээд айгүй чухал гэдээ яриадсан чинь бас энэ дээр ингээд байждаг те. Энэ тэгшмэр нь ашиглангуудаа одоо ингээд янз бүрийн шин юмнуудыг нээдэг энэ төр ч юм уу те. Иймэрхүү байгаа. За энэ бүлгийн онол одоо математик дотор энэ бүлгийн онол гэдэг аваад байдаг гэсэн чинь бүх тэгшмүүдийг судалдаг. Тэгээ тэгшмүүдийг бүлгэлээ ингээд судлаа явааддаг. За энэ ерөөсөө суур төвшөнд нь формал төвшөнд нь одоо тэгшмийг бол заавал геометрийн дүрс мөрсгөхөөр бүр ингээд логикийн төвшөнд те ингээд судалдаг. Энэ зүйл одоо жишээл физик дээр бол SO3 гэдэг энэ бүлгийг ашигладаг. Энэ болохоор зүгээр одоо эргүүлтийн тэгшимтэй л гэсэн үг. Эргүүлтийн тэгшим. Гэхдээ SO3 гэдэг нь болохоор эргүүлж болно. Гэхдээ ингээд томруулж жижигсэж болохгүй. Одоо физикээр бол манай ертөнцийн SO3 бүлгийн ийм ертөнц ихгүй юу? Юу гэсэн үг юм? Энийг бол сайн ойлгох. SO3 юм. Тий, SO3 гэж байгаа. Энэ SO3 гэдэг нь болохоор зөвхөн эргүүлж л болно. Толин тусгалт хийж болохгүй. Дээрэс нь одоо жижигрүүлж томруулж болохгүй гэсэн. Зөвхөн эргүүлэх л одоо юутай зөвшөөрөгдөн гэсэн. Одоо бид нар энэ манай ертөнц одоо өөр юм томруулдаг жижигрүүлдэг тэгшимтэй байсан бол бас утгаа алдсан шүү дээ. Одоо би нэг юм хоол хүнс байхan бол тэрийг томруулчин ч юм уу те өөрийгөө жижигрүүлээд жижиг машин дотор амьдарч болдог болчихно гэсэн үг шүү дээ. Тэгж болтгоо манай ертөнцийн альсгэл одоо би ингээ өөрийгөө толин тэгшимийн хувиргалт хийж болдог. Одоо энэ утгагүй бас ингээ биологи дээр толин тэгшимийн хувьдтай энэ сахар чихэр мэхрийн глюкоз энтрийн те
юм юунууд ээж байгаа молекулууд толин тэгшмээр нь хувирчихаар бидэрт юм хэрэггүй баг худалчинд бол бүр хор болоод хувирчдаг юм зүйлүүд байгаа. Яг адилхан молекул гэхдээ толин тэгшмтэй тэгсэр нэ амьдралын сүрүүлээд идэг эсвэл сүрцэн амьдралаас ингэж гарч ирдэг ч юм уу те амийн хүчлүүд ингэж толин тэгшм нь гээд өөр үүдэг гэсэн үг. Одоо өөр физикийн, өөр биологийн ийм характертай зан арын шинтэй юм болчдөг. Тэгэхээр бол манай ертөнц бол ESO3 буюу математикаар бол энэ бүлгийн онолоор бол ESO3 гэдэг нэртэй ийм бүлэгт хамаардаг, ийм тэгшимтэй одоо тийм ертөнц гэсэн. Баярлалаа гомбо. Яг нэг ESO3-ыг гаргасан чи маш сайхан ойлгоо. Энэ ESO3 биш биш. Энэ зүгээр химийн том явчихин тийм. Тэгшимтэй хахаар тэгж. За энэ удахгүй тэгээд энэ химийн тухай ярихаар энэ гараад ирсэн байгаа зүйлийн тухай бас гоё ярина. За тэгээ физик дээр бол мэдээж цаг хугацааны тэгшим мэтэр гэж байгаа. Одоо удахгүй энэ салбаруудад яаж ашиглаж байгаа талаар ярихад илүү дэлгэрэнгүй болно. Талин тэгшим гэхээр арай юм дотн санагдаад баярлаа явжсэн чи хортойг явсан чи бас тэ энэ ихтэй маш сонирхолтой айгүй олон юмны ард байдаг зүйл биш шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар маань таны аялыг бид дурлана A-Star Монголын хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр хасаа мөн одоо бас тун удахгүй аялд явах гэж байгаа те A-Star Монголыг манай од мөндрийнхний багаар хөтлүүлсэн Туркийн спешиал аял эртний соёл хөгжилтэй танилцах юм аялал зохион байгуулж байгаа. Тэгэхээр A-Star Монголын зүгээс та бүхэндээ зориулан 6 шөнө 7 өдрийн гайхалтай аялын хөтөлбөрийг танилцуулж байгаа маа. За энэ аялал бол зөвхөн далайн ирэг дээр амрах аял биш ээ. Одоо би таныг од мөндрийн багийнхны хамт одоо эртний грек ромын эзэнт гүрний болон Мера үндэстний түүхэн өв соёлтой танилцуулж Туркийн үзэсгэлэнт байгалыг мэдрүүлэх бүрэн мэдрүүлэх гэдэг байгаа ийм аялыг хийх болно. Одоо манай захирал мөнх зул маань бол Европ судлаач өөрөө өстой маш гоё тайлбарыг ингэж хийдэг хүн тэгээ бас яг ингэж энэ багт хамт явж байгаа. Тэгэд ягаад энэ Туркийн аялыг одоо та сонгох хэрэгтэй вэ гэхээр Анталия хот одоо далайн иргэний сувд эртний Ромын үед байгуулагдсан гоо үзэсгэлэнгээрээ алтартай хот. Эртний Ромын үед байгуулагдсан гэдэг нэг уран барилгаараа ромчин бол хамгийн бас гайхалтай тий. Яг тухайн цаг үед зөвхөн ромчууд бетоныг ашигладаг байсан. Тэгтэл хүн төрөлхтөн 1800-аад оноос эхэлж ашигласан байх жишээний гэдгээрээ бол үнэхээр одоо нөгөө тэгшимтэй юмуд чинь бас одоо Англид нүү дэлхийд даяар бас барьж исэн ийм сонирхолтой байдаг. За Кекова далайд орох хот нь бол бас л эртний Лики үеийн хот бөгөөд газар хөдлөлтийн улмаас далаад живж өнөөдөр хүртэл усан доор үлдсэн байдаг. Усан онгоцоор аялж тунгалаг усны ёроолоор харагдах балгас одоо үзнэ гэсэн үг. За мөн Далиан Ястмилхийн арал гэдгээр алдартай Туркийн хамгийн онгон байгальтай газар бөгөөд эндээс алдартай Крета буюу авраг Ястмилхинүүдийг харах боломжтой. За Демрамира Петки гэсэн эртний түүхтэй бас газрууд байна. Грек Ромын үеийн гайхамшиг дотоодтай танилцаж ариун сүм чулуун хөшөө дурсгалуудыг үзнэ. Тэгээ дандаа л нөгөө нэг түүхэн одоо мэдлэг мэдээлэл авсан биеэрээ болон оюун ухаанаараа тэнд одоо цэнгэх. За тэгээд all inclusive 5 хоттой жос буудал та бүхэн маань ингэж байрлах болно. Далайн ирэг дээр амарна. Turkish Airlines-ийн хуваарьт нислэгээр ая тухтай зорчих юм аа. Тэгэхээр аялын өдөр нь болохоор 4-р сарын 5-наас 4-р сарын 12-ны хүртэл үргэлжилнэ. За үнэ нь 5,690,000 төгрөг болох юм байна. За танд үлдэх гайхамшигт орсон ч мэдрэмж энэ түүх соёлын өв соёлыг нэг дор мэдрэх юм маш ховор завшаан шүү. Тэгээ зүгээр нэг аялаад өнгөрөх бас нэг өөр байдаг шүү те. Маш гоё ингэж мэдээлэлтэй тайлбартай ингэж аялна гэдэг бол алдаж болохгүй боломж гэж бодож байна. Та бүхэн тэгэхээр гэл шийдвэрээ гаргаад 72 тэгтэг 92 тэгтэг гэсэн дугаараар бүртгүүлээрэ. Facebook дээр бол Grace A-Star Mongolia гэсэн пэйж байгаа. Тэгээ 72 тэгтэг 92 тэгтэг рүү залгаж холбогдоорой. За аялж байгаа хүний үед ямар байна? Турк аялыг бол тесэн ядуу хүлээж байгаа. Ягаад тэгэхээр Турк гэдэг айгүй тийм чухал одоо геополитикийн хувьд гэх юм уу те ийм чухал байралтай тийм газар байж байгаа. Одоо Европ, Аз хоёрыг ингэж холбож идэг. Асар том хоёр соёл иргэншлийг ингэж холбож ирсэн. За тэгэхээр энэ дээр одоо юу байж болох вэ гэхээр соёл урлаг за дээрээс нь шинжлэх ухааны маш том солилцоонууд явж ирсэн. Одоо тэр том хоёр ийм тип байгаад байна шүү дээ. Энэ хоёр том твийг холбодог ганцхан л одоо энэ нэг лонхны үзүү гэдэг шиг тэр газар нөхгүй те. Бүх зүйл энэгээр дамжихаас өөр арга байхгүй. За одоо шинжлэх ухаан Европ төгжсөн, Грек төгжсөн тэр бүх те агуу шинжлэх ухааны альсгал математикийн үүслүүд бол бүгдээрээ тэр Гректэй булшлагдахаас бол энэ Туркээр дамжиж тэр ойрхот оронд руу ингээд бүх мэдээлэлүүд тэргээр явснараа ингэж аврагдаж үлдсэн хүндрэлтийн мэдлэг одоо ингэж аврагдаж үлдсэн энэ төр гэдэг те. Ийм төрөл бүрийн ийм сонирхолтой
зүйлүүд бол энэ Туркэд байж идэг болохоор Турк руу явахыг бол би одоо тийсэн ядан хүлээж байна. Тэгээд та бүхэнтэй гацуг те ингээд Туркээр аялаад Туркийн талаар ингээд таньж мэдээд ингээд явна гэдэг бол үнэхээр нэр төрийн тэр хэрэг байх болноо. Та бүхэн яараарай гэж одоо уриалъя. За баярлалаа. За баярлалаа. За энэ тэгшимийг бол энэ олон салбарт мэдээж ашиглаж байгаа геометр, математик, физик гэх те бүр цаашаа ярих юм бол одоо хим биолог, психологи, нейросайенс энэ төр хүртэл ярьж болно. Сонирхолтой юм салбаруудад энэ тэгшин бол ингээд маш сонирхолтойгоор ингэж ашиглагдсан байдаг. За геометрт бол мэдээж ашиглагдж байгаа. Одоо тэр дөрвөн бол баг ихэнх дурдсан шүү дээ тий. За математикт бол бас энэ бүлгийн онол гэдгээр ингэж ашиглагдаад ингэ судлагдаа ингэ явж идэг. Тэгээд энэ бол өөрөө бүлгийн онол нь физик математикийнхаа үндсөөлөө авчдаг гэх төрөнд дурдсан. За физик дээр бол ярих юм айгүй их байгаа. За ерөөсөө физикийг түрүүн хэлсэн шүү дээ. Физик бол ерөөсөө байгалийн үйлийг математик, геометрийн тэгшмүүдээр томьёолох ухаан гэж хэлчих юм бол баг буруутах юм байхгүй. Зөвхөн одоо геометр гэдэг чинь одоо орон зай хувьд байгаа даа шүү дээ. Тэгвэл геометр бас юм цаг хугацааны хувьд хүртэл ингэж байж идэг гэдгийг хүртэл одоо те Эйнштейн ирсэн гонлоор гаргаад ирсэн. Тэгээ энэ дэр хүртэл одоо ингэж тэгшмийг ашиглаад одоо бид нэг онолыг физикийн онолуудыг одоо жишээлбэл тэр математик судалж ийсэн ESO3 гэдэг одоо энэ бүлэг тэгшмийг бол бидний физикт ашиглаад ингэснээр болохоор одоо маш тийм сонирхолтой таамаглалууд одоо онлын таамаглал гэж ярилдаг. Одоо бид хүн төрөлхтөн физикийн таамаг одоо энэ томьёо хийчээд, онол хийчээд тэгээ тэрүүгээрээ одоо бас ингээд юм байж болох юм биш үү, юм байх хэрэгтэй гэдэг юм таамаглалуудыг төвшүүлдэг. Олон гайхалтай тийм таамаглалуудыг л төвшүүлсэн байдаг. Тэгшимийг ашиглаад. Тэгэхээр тэгшимийг ашиглаад бид нар бол зүгээр л ингээд таньж мэдхээс гадна бүр ингээд урьдчилж таамаглаж болдог байх нь шүү дээ. Энэ утгаар бол онолыг хөгжүүлдэг. Одоо тэр зам физикийн онолыг л өсрөнгөө хөгжүүлсэн юм гайхалтай зүйл байна. За энэ ерөөсөө энэ одоо тэгшим ерөөсөө бүх физикийн онолууд бол тэгшим байх хэрэгтэй гэж үзэж байгаа бүр. Бүх физикийн онолууд. Тийм. Заавал байх хэрэгтэй гэж үзээд. Ингээд одоо явж байгаа гэсэн. Тэгээд дулаан, цаг хугацаа. Бүр бүх юмний бүх л онол дээр ингээд угаасаа тэгшим байж байгаа. Тэмүүтээ физикчд болохоор яадаг вэхээр энэ тэгшим энэ дээр байх хэрэгтэй гэсэн чи тэр тэгшим нь алдагдчихгод яадаг вэхээр энэ онол буруу байна гэж бодно. Тэгээд тэр онол одоо хангагдах өөр шин илүү суур төвшин тэгшимийг хайдаг. За тэгээд тэр онлоо яг тэр олсон тэгшимийнхаа дагуу сайжруулад тэгээд бүр илүү сайн өсрөнгөө хөгждөг гэсэн үг энэ онол нь. Тэгэхээр нь ерөөсөө тэгшим химээрээ дамжуулаад ингээ хөгжөөд ийн гэсэн үг шүү дээ тий. За энэ хамгийн бага энергийн зарчим гэж байгаа. Одоо энэ бүхэл зүйл бол хамгийн бага энергийн зарчмаар ажилладаг гэдэг. Одоо хамгийн богино зам, хамгийн одоо хурдан хугацаанд бүх зүйлүүд болдог гэдэг нэг юм физикийн онол байгаа. За энэ дээр бол угаасаа энэ тэгшим гэдэг зүйл бол ерөөсөө хамгийн гайхалтай нийцж байгаа юм зүйл байгаа юм л да. За хамгийн бага үйлдэлээр ерөөсөө энэ ямар нэгэн зүйл замыг туулахтаа ч юм эсвэл цаг хугацааг туулахтаа бүх зүйлүүд ерөөсөө энэ хамгийн богино зам, хамгийн богино одоо хамгийн бага акшн гэдэг чинь одоо тийм үйлдэл хамгийн бага үйлдэлийг л ашиглана. Хамгийн бага энергийг ашиглана гэдэг байгаа ерөөсөө. Бодхож яг эсрэгээрээ баймар санагдчих тий. Тэгээ яг хуу энэ физик дээр бол хамгийн үндсэн зарчим болоод байгаа. Тэгээ дээрэс нь түрүүн би хэлсэн чинь тарих аягүй залах уу гэдэг байгаа ч юм болохоор бидний тарих чинь ертөнц дотор л байгаа шүү дээ. Энэ ертөнц хамгийн бага тэр зүйлийг одоо хамгийн бага энерги ашиглаад байгаа бол бидний тарихчсан хамгийн бага энергийг л ашиглах тал руугаа явах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэгээ ингээд таньж мэдхэд аягүй амархан байгаа болохоор бүр ингээд цаграг гурвалжин гэдэг юмнуудыг хараад бидний ингээд тарих бол баясдаг те хүний нүүр хараад баясдаг гэдэг ч юм уу те энэ амархан байгаад байна шүү дээ те физик дээр ч яг адилхан гэсэн. Тэгэхгүй бол юм төвөгтэй дүрс харах юм бол гişмгүү дүрс харах юм бол тэр чинь тэр чигт ингэж бид нэг боловсруулан таньж мэднэ гэдэг бол аюу төвөгтэй болчих болохоор тарих тэрнээс залхуураад хайчдаг ч юм уу те тэнгууд юм тэгшимтэй онол байж ангууд ч юм уу эсвэл тэгшимтэй зүй тогтол байж ангууд тэрэнд нь дурлаад ямар гоё юм бэ гэд тэр ингэ судлаа явдаг. Тэр ч болохоор одоо физикчд бол бас юм тэгшимтэй онолуудыг бас сонирхож гоо зөксөлд нь татагдчих ингэ цаашаа хөгжүүлж явсан юм болов гэж бас би бодож байгаа. За энэ дэр нэг юм гайхаа авчлаа. За физикийн онолууд бол тэгшимтэй байх ёстой гэсэн юм зарчимтай юм байна шүү дээ. Тэгвэл одоо чинь одоо энэ гэрэл мэрлж гэдэг юм уу энэ физикт ашиглагдаж байгаа энэ зүйлс нь одоо халуун дулаан ч гэдэг юм эднэр нь бас тэгшимтэй гэсэн үг юм уу? Эсвэл яг үнэ. Тийм. Тийм. Тэгшим байхгүй болох юм бол асуудал үүсэж чинь гэсэн үг. Тэгшим алдагдаад ирэхээр тэр онол асуудалтай болоод эхэлж байна.
Одоо нэгээс нь тэгшмийг нэгт тавиад байна шүү дээ. Нин тэргүнд тавиад байна гэсэн. За ойлгочлоо ер нь. Тийм. Тэгэхээр энэ тэгшмийн бүх зүйл тэгшмээр суурилж байгаа юм байна шүү тийм дээ. бүх зүйлтэй энэ одоо физикийн онол тэр чигтээ энэ тэгшмээр суурилж байгаа. Тэгэхээр одоо ингээд тэгшмийг одоо баг ингээд тэгээ дээрээ залчаад тэр доотлын онлуудаа тэр тэгшмэд тааруулах оруулж байгаа. Тэгвэл тэр онлууд нь ажиллахаа уйлангууд нь энэ дээдл бидний залсан тэгшм жоохон буруу байх шиг байна гэд энээс илүү гүн гүнзгий тэгшм байгаад байна гэдгийг одоо бид нар хайж авч байгаад тэгээ тэрэндээ зориулсан онлыг ингээд айгаад байна л гэсэн. Инх замбрааг нь томоороо бүгд тэгш байдаг шиг юм байна тий. Яг үнэн тий. Тиймэрхүү мэдрэл төрөвчлээ. За тэгээд нейтрин теорем гэж одоо агуу нэм теорем байж байгаа. Ерөнхийдөө бол энэ Эйнштейний харьцангуй ерөнхий онолмолтой цуг гарч ирсэн. Гэхдээ ирээдүйн одоо гарч ирэх тэр физикийн онолууд болон өмнө нь байсан физикийн онолууд яагаад ажиллаж байсан тэр гэдэг бүх юм математикийн ийм тайлбар өгч чаддаг. Ерөөсөө цэвэр тэгш юмын тухай юм теорем байж байгаа. Тэгээ нейтрин теорем гэдэг. ертөнцийн ерөөсөө хаанч хизээч аль ч зүгт гарсан физик бол хэвээр үйлчлэнэ л гэдэг ерөнхийдөө зарчимтай. Тэнгүүтээ одоо нөө түрүүний ярьсан юмнууд байсан ч нөө зөөлтийн тэгшим, эргүүлтийн тэгшим энэ төр гэл те энэ бүх тэгшимүүд ч одоо энэ дээр гарч ирж байгаа. За шугамн момент хадгалагдах хууль гэж одоо нейтрин теоремтай айгуу чинь чухал юм байж байгаа. За энэ юу гэж байгаа гэхээр хөдөлж байгаа зүйл зөөлтийн тэгшим хадгалагдаж байгаа. Одоо нөө түрүүн хэлсэн шүү дээ. ертөнцийн хаанч хизээч аль ч зүг рүү харсан физикийн хууль бол ерөөсөө ижилхэн байна гэсэн үг. Баруун хойшоо харчих юм бол муу, зүүн зүг бол муу зүг гэнтэр гэдэг юм байхгүй гэсэн үг. Тэ? Эсвэл энэ ертөнцийн тэнд очих юм бол нэг жоохон муу, тэнд очих юм бол сайн, ингүүл илүү одоо хол үсрэн гэдэг ч юм уу тийм байхгүй. Яг л наадах чи хэлсэн онлайн дээр тий. Тэгээ цаг хугацааны хувьд буюу одоо өнгөрсөнд ирээдүйд одоо өнгөрсөнд болж исэн туршилтууд бол ирээдүйдсэн болох л хэвээр. Тийм болохоор энэ зүйл бол ингээд тэгш юм байгаа. Одоо геометрийн хувьд бол тэгш юмтай байгаа даа шүү дээ. Бид юу ч хаашаа харуулж агаад яаж ч эргүүлж агаад тэр туршилтыг хийсэн. Ерөөсөө ингээд тэр туршилт ажиллах л хэвээр. Физик бол ингээд хэвээрэл хадгалагдах хэвээр гэсэн. Ямар гой цэгцтэй мэдрэмж төрөөд байна. За тэгээ энийг болохоор ерөнхийдөө бүр ингээд цааш нь дэлгэрүүлж ярих юм бол энэ хадгалагдах хууль гэдэг байгаа шүү дээ. Тэр шугамн момент хадгалагдах хууль гэдэг нь ерөөсөө саяных гэсэн. Нэг юм аяга явжалаа гэж тэл да. Тэгээ энэ аяга ингээд сансар окторгууд ингээд зөөр юм задгаа сансарт ингээд хөвөө явжалаа гэж. Тэгэх юм бол энэ аяга ингээд нэг юм өөрийн гэсэн хурцтай. Гэхдээ түрүүн яасан бэлээ хаанч юусэн гэсэн ерөөсөө ижилхэн үйлчлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ хүрээд ирэнгүүтээ тэр чинь бас л ижилхэн хэвээрэл байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хөр дахиад энд очих хэрэгтэй гэсэн. Тэгээд бас л хэвээрээ хадгалагдах хэрэгтэй болохоор энэ хөдөлгөөн ингээд хадгалагдчих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ ямар нэгэн би зүйлийн сансарт байж байгаа зүйлд ингээд хурд өгчих юм бол энэ зүйл ингээд явж явах хэрэгтэй. Энэ бол одоо ерөөсөө хязгааргүй явах нь үү тийм. Хязгааргүй явах хэрэгтэй гэсэн. Энэ бол баг Ньютоны одоо нэгдүгээр хууль байгаа даа шүү дээ. Энэ хурдтай зүйл бол ингээд хурдтайгаа байж ах хэрэгтэй. 50 байж байгаа зүйл 50 хэвээрээ явж ах хэрэгтэй. Энэ бол цаг хугацааны хувьд ч гэсэн давтагдаад тэг шимтэй байгаа болохоор ингээд бидэрт ингээд яваад байна гэж үзэж байгаа. Ньютоны теорем дээр. За нөгөө талдаа болохоор би ямар нэг юм 50 байж байгаа зүйлийг би ингээд хөдөлгөе гэж бодъё л да тий. Тэгвэл одоо тэг шимийнхаа дагуу заавал эсрэг тийшээ хүч үйлчлэх хэрэгтэй гэсэн. Одоо би тэр аягыг очиод зөгчих юм бол миний хурууч гэсэн тэр аяг тэр миний хурууг ингээд бас зөгчих гэсэн үг шүү дээ. Ньютоны одоо 3 дахь хууль нь тэр явж байгаа. Тэгэхээр ньютоны теоремоос бол ингээд ерөөсөө Ньютоны 1-р хууль, 2-р хууль, 3-р хууль нь тэр гараад ирлээ шүү дээ тий. За ингээд өөр бас сонирхолтой одоо өнцөг момент хадгалагдах хууль гэж байна. Одоо эргүүлтийн тэгшимч явж байна. Эргэж байгаа зүйл бол ерөөсөө яг түрүүнийхтэй адилхан. Эргэж байгаа чигээрээ л байх хэрэгтэй. Ингээл нэг моментт ингээд эргэж явах юм бол ирээдүйчсэн ингээд тэр эргэж явах хэрэгтэй гэсэн үг. Тэрийг би эргүүлэхэ болъё гэх юм бол заавал эсрэг эргэлтийг нөхөх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө энэ эргэлтийн момент буюу эргэлт хадгалагдах бол ямар нэгэн зүйл эргэжил байх юм бол тэр зүйлийг хизээ нэгэн цагт урд өмнө нэг нөхөр яг эсрэг эргэлтийг нөгөөд одоо ингээд нэг юм гарин ингээд одоо манай дэлхийн ингээд эргэж штэ тий. Тэгэхээр ингээд анх эн чин аль нэг зүйл тэрийг эргүүлсэн байх хэрэгтэй. Тэсэн чин сугуур гараг ганцаархан эсрэг тийш эргэж ин гэж чин тэрийг нэг нөхөр очиж мөргсөн л байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Энэ ерөөс тэг шимээр нь харах юм бол бид ингээд урчилж таамаглаж буюу аль эсвэл бүр ингээд түүхийг бол ингэсэн багсаа тэгсэн багсаа гэдэг таамаглууд дэвшиж болоод нь шүү дээ. Тэг шимээ бид нар баримтлах юм бол хадгалагдах хэрэгтэй гэдэг. За тэгэхээр ерөөсөө энэ үндсэн зарчмууд дээр бол физикийн хуулиуд ингээд ажиллаад байдаг. За энэ нейтрин теорем дээр болохоор энэ шугамн момент бол өнцөг моментоос гадна одоо энэ зөөлтийн тэгшим, эргүүлтийн тэгшимээс гадна энэ цаг хугацааны тэгшим гэж байна. Чигтэйхэн байгаа юм. Тийм. Цаг хугацааны тэгшим гэдэг бол ерөөсөө энэ энерги хадгалагдах хуультай шууд холбогдсон авчихна. Тэгээ түрүүн хэлсэн шүү дээ, шугамн момент хадгалагдах одоо
энгийн хурд хадгалагдана, альсвал эргэлт хадгалагдана, альсвал одоо энэ энерги хадгалагдана гэсэн ийм гурван үндсэн зарчим нөөтрийн теорем дээр явж байна. За энэ энерги хадгалагдах хувь нь цаг хугацааны тэгшимээс гарч ирдэг. За ерөөсөө энерги үүсч бий болохгүй, устж алга болохгүй тийм одоо бидний мэддэг юм явж штэ тий. Энерги бол байнга хадгалагдаж байгаа тий. За тэнгуүтээ тэрэн дээр нь болохоор хэрвээ алга болчихвол хаашаа алга болчих вэ гэдгийг одоо хай. Ягаад гэвэл энерги хадгалагдах хэрэгтэй гэж үзэж байгаа гэсэн. Ерөөсө тэгшимэл урдаа өрөөд нь штэ тий. Нэг юм ингээд байжсэн чинь тэр зүйл ингээд энерги нь алга болчих юм бол энэ алга болох хэсгүй тий. Чи хадгалагдах хэрэгтэй. Тийм болохоор хаашаа алга болчих вэ гэдгийг хайна гэсэн. За ингэснээрээ бид нар маш олон тийм гой юмнуудыг олсон байдаг. Жишээлбэл энэ кинетик болон потенциал энерги. Одоо жишээл дээш ингээд чулуу шидсэн чинь нөгөө чулуу нь эргээд унаад ирж штэ тий. Энэ бол ингээд энерги хадгалагдчих. За механик болон дулааны энерги гэж. Одоо жишээл би нэг гараа өрсөн чинь ингээд тэр энерги ингээд байхгүй болчихгоо тэр дулаан болчихж байгаа гэсэн. Альсвал дулаан механик энерги болж байгаа. Термодинамик тэр бол ингээд юу гэж шүү дээ. Одоо тэр уурын хөдөлгөөр гэдэг чинь болохоор энэ дулаан гэдэг зүйл чинь механик энерги болон энерги гэдэг чинь механик энерги чинь бас дулааны энерги болно. Энэ хоёрын хоорондоо шилжээд байгаа. Тийм болохоор алга болоогүй гэсэн. Тэгэхээр хайшаа алга болчих үүдийг хайж явж байгаа бид тэр термодинамикийг нээсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ тэгш юм гэдэг бол ингээд бас ингээд тус болсон гэсэн үг тэр. За химийн болон цахилгаан энерги гэж. Одоо өнөөдрийн батарей энэ гэдэг юм чинь бүгдээрээ л энэ дээр явж байгаа. Нэг химийн урал явагдаад дуусчихгоо тэндээс дулаан ялгарлаа. Хаанаас энерги гараад ирэх вэ тий бодож болно. Эсвэл эсэргээрээ сууж болно тий. Нарны энерги яа цахилгаан энерги болохгүй. Цахилгаан энерги нарны энерги болж байгаа юм чинь нарны энерги цахилгаан энерги болж болно шүү дээ гэдэг чинь одоо энэ тэгшим хадгалагдах л хэвээр гэдэг. Ерөөсөө энэ тэгшимээрээ бид нар бол ингээ хөөгөөд өгөөд маш олон ийм шинжлэх ухааны физикийн энэ онолуудыг үзэгдлүүдийг гэж олсон, тайлбарлсан, урьдчилан хамгаалсан. Тэгээ онлоо сайжруулсан байгаа гэдэг. Одоо энэ шилжилтийн цаана тэгшим нуугдж байгаа учраас яг үнэ тийм биш тий. Заавал ингээ удахгүй жоохон байж байгаад ажиглагчийн хувьд энэ тэгшим яаж хадгалагдах тухай ярив. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулъя. Илүү эрүүл, илүү бүтээлч Iron Cycle компани маань хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр Iron Cycle компани бол энэ ENF гэсэн стандартын формалдегид дагуулаагүй тавилгын холтост хавтаа худалдааг эрхэлдэг. За формалдегид нь болохоор үнэргүй, шатамтгай, эрүүл мэндэд маш ийм хортой, астмтай хүний шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. Ялангуяа энэ хүүхдүүдэд хамгийн хортой хамар хоолын өвчлөл үүсгдэг ийм одоо хавдартай болох магадлалыг одоо өсгөж идэг ийм хорт бодис юм байна. Ер нь бол нөгөө нэг агаар шүүгчтэй агаар цэвэршүүлэгчтэй нөгөө айлууд дээр яг ийм нэг товч байдаг байхгүй. Одоо манай гэрийнх дээр чинь байдаг. Тэр нь бол ер нь тэг байна гэж байхгүй ингээ байгаад байдаг. Эсвэл манайх юм хортой орчинд амьдраад идэм бол мэдэхгүй одоо өөрийнхөө гэрийнхийг л мэдчихээн л та. Тэгэхээр энэ гэртээ тавилга хийх эсвэл засвар хийх үедээ энэ хавтаа ашиглах шаардлага гараад барилгын захуудаар хавтан сонгохоор манайх ингээ явдаг те. Тэгээ E1 E-тэг гэсэн юм стандарт байдаг тохиол ялч бид нар мэдчихэдэг. Тэгээ энийг одоо хэдэн хүн харж яддаг эсхийг нь бол мэдэхгүй. Тэгвэл эрүүл хавтангийн энэ шинэ стандарт хамгийн сүүлийн үеийн энэ ENF гэсэн ийм стандарт гарч ирсэн юм байна. За энэ талаар та бүхэн маань өмнө сонсч байсан үгүй юу те. За энэ бол хамгийн сүүлийн ямар ч технологи. Энэ нь одоо үед хамгийн одоо эрүүл мэндэд ээлтэй гэдэг ийм хавтан гэж ерөнхийдөө ойлгож байна. Тэгэхээр мэдээж одоо хүний гэр орон гэдэг чинь гэр бүл өрөөхтөр амьдарч байгаа. Тэгээ хамгийн хайртай хүмүүстэйгээ амьдарч идэг ийм орчин учраас та бүхэн маань энэ эрүүл хавтанг сонгоорой. Тэгээ бат бөх энэ мат гадаргуу бүхий сайн чанарын өнгөлгөөтэй өндөр даралт температурын нөлөөгөөр бэхжүүлсэн тул хавтан хэлбэрчлэлтийн хувьд бас маш тогтвортой бат бөх усан суурьтай цаваа ашиглан барьцалтуулдаг тул бусад ижил төрлийн хавтангаас ус чигэнд илүү төсвөртэй байдаг, мөн элдв үнэр байдгүй гэдгээрээ ийм даваа талтай юм аа. Тэгээд Баянгол дүүргийн 23 дугаар хороо Уранга офисын 404 тоот байрладаг юм байна. Тэгээд та бүхэн очиж үзвэл Уранга худалдааны төвийн Formor гэсэн шоурум дээр бас очиж болно. Холбогд хувцсны дугаар нь 99 2087 9988 9921 гэсэн дугаар байна. Веб хаяг нь formor.cgm гэдэг байгаа юм биш. Тэр янз бүрийн өнөр үнэртэй тиймэрхүү учиртай байсан байж магадгүй юм те. Хүн ер нь амьдарч байгаа орчин альсвал одоо энэ офс ажлынхаа орчин гэдэг бол энэ чинь байнга сууж идэг, өдөр болгон сууж идэг болохоор энэ чинь жижигхэн хорч байсан хамаагүй тэр чинь ингээд явцтай бол цаг хугацааны явцтай бол тэр чинь хор болоод илүү том хор болно гэсэн үг шүү дээ. Дээрүүл мэд маш их нөлөөлнө. Тэгэхээр яг эндээс л ерөөсөө энэ тавилгыг авах хэрэгтэй байна гэж би ойлголоо. Тийм яг үнэ. Одоо энэ формалдгийн чимэр үнэргүйхээр аюултай байгаа байхгүй. За үнэр танаар үнэрдээ тэгвэл мэдээж хэцүү. Энэ чинь болохгүй байна гэд хүн нэг ажиг сэжиг авнуу да. Тэгэхэд энэ болохоор маш их одоо түгээмэл зарагддаг юм аюултай байдаг юм байна шүү манайхаа. Тэгэд хамтран ажиллагч байгууллагатай өнөөдрийн нэвтрүүлэг явах боломж олгож аваад маш их баярлалаа.
За баярлаа. За ажиглагчийн хувьд одоо тэр нөө физикийн хууль мөлчин болохоор яаж зөөж исэн, яаж эргүүлж исэн, яаж одоо цаг хугацаа өнгөрж исэн ерөөсөө л хэвээрээ авах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ, тийм. Энэ физикийн хууль маань үйлчилж явах хэрэгтэй гэдэг нь тэгшин байгааз. Гэтэл ажиглагчийн хувьд л энэ нэг жоохон өөр болоод эхэлдэг. Одоо тухайн ажиглагч одоо уг нь ямар хурдтай, ямар эргэлттэй байхаас уг нь бол тэр физикийн хууль хамаарахгүй байхад л нэг одоо энэ бөмбөлөг ингээд сансарт ингээд явж илаа гэж хэлдэг л да. Тэгэх юм бол би ингээд нэг харах альсгүй нэг хөдөлж байгаа нөхөр нэг харах хоёр чинь тэр хөдөлж байгаа зүйл шал өөр харагдаж шүү дээ. Би тэр бөмбөний өөдөөс явж байгаа тэр бөмбөгийг ажиглах альсгүй бөмбөний дагуу явж байгаа бөмбөгийг ажиглах надад тэр бөмбөг хөдлөхгүй байгаа юм шиг альсгүй илүү хурд хөдөлж байгаа юм шиг ингээд харагдаад байгаа нь надад физик хууль нь өөрчлөгдөд байгаа юм шиг санагдаад байгаа юм тийм. Гэтэл энэ дээр бол нэг шим хадгалагдах ёстой гэж ингээд үзэж байгаа. За жишээл хамгийн анх одоо энэ Галилей бол энийг бол гаргаж ирсэн байж дээ. Ерөөсөн те тухайн тэр одоо харьцангуй хөдөлгөөн гэдэг. Ер нь бол энэ харьцангуй онол гэж ойлгож байна. Энэ бол харьцангуй онол. Ерөөсөн Галилейн хувьд те. Би ингээд тэр одоо харьцангуй хөдөлгөөн хийж штэ тэр ажиглаж байгаа зүйлтэй. Тэгэхээр тэр ажиглаж байгаа зүйлтэйгээ хийж байгаа харьцангуй хөдөлгөөнөө л би тэр системээс хасчихад ерөөсөө ингээд бүх ажиглагчийн хувьд бол тухайн зүйл бол яг л нэг хөдөлгөөн хийж идэг. Нэг одоо физикийн хуулиар ажиллаж байгаа гэдэг нь харагдана гэсэн. Тэр бүх зүйлүүд бидэрт харьцангуйгаар л өөр юм шиг харагдаад байгаа боловч цааталт нь яг үндсэндээ бол нэг юм тэг шимтэй нэг юм физикийн хууль үйлчилж байгаа маа гэдгийг анх Галилей гаргаж ирж харуулсан байдаг. Жишээлбэл би ингээд дээшээ бөмбөг шидлээ гэж үтэй л та. Тэгвэл тэр бөмбөг чинь ингээд явж байгаа дээшээ явж байгаад хөөрсөн замаараа буцаад ингээд миний гар дээр унаад ирэнгүүт би тэр одоо тий явж байгаа галт тэрэгэн дээр ингээд хийсэн байлаа гэж үтэй. Тэгсэн ч гэсэн адилхан. Ингээд тэр чинь дээш явж байгаа л над дээр унж ирнэ шүү дээ. Гэтэл газар дээр байгаа ажиглагчийн хувьд тэр бөмбөг чинь параболоор хөдөлж байгаа юм шиг харагдаж шүү дээ. Тэгвэл энэ хоёр чинь цаана нэг юм физик бол үйлчлэгдсэн юм байна гэдгийг бол энэ Галилей гаргаж ирж тавьсан байдаг. Энэ бол харьцангуй онол. За Эйнштейн харьцангуй бол арай өөр шүү дээ тий. За тий. Тэг ямар ч харьцангуй гэдэг бол энэ бүр заавал Галилейч бүр дээр үед бол тий философийн хувьд ч гэсэн харьцангуй бүх юм харьцангуй штэ гэдэг зүйл чинь бас л харьцангуй онол бол авчиж байгаа. За Эйнштейнийх нь бол арай өөр нэртэй байдаг ч юм уу тий. Энэ харьцангуй ерөнхий онол, харьцангуй тусгай онол гэдэг бол Галилейн хувьд бол энэ бол бас харьцангуй онолын тэгш юм миг хадгалнаа энэ ажиглагчийн юусэн хамаа авахгүй. Ажиглагч яаж ажиллаж байгаа сүл хамаарад энэ физик хуулиуд тэгшимтэй байна гэдгийг бол Галилей ингэж гарч ирсэн байдаг. За тэгсэн чинь цаг хугацааны хувьд одоо хөдөлж байгаа ажиглагч бол ингээ хөдөлж иж болно. Энэ Галилей хадгалагдах хөл зүв байна гэдэг ингээ явжсэн чинь бүр ингээ маш хурдтай ингээ хөдлөөд эхлэх. Жишээлбэл гэрэл мэрлийн хурдтай хөдлөөд гэрэлтэй адилхан хурдтай хөдлөөд эхлэх юм бол цаг хугацааны хувьд бол энэ хадгалагдах юм чинь байхгүй болоод гэдэг ийм асуудал гарч ирсэн. За энэ асуудлыг бол одоо манай Эйнштейн бол гарч ирээд харьцангуй ерөнхий онол гэдгээр шийдсэн байдаг. За энийг шийдэхэд айгүй гоё тийм шийдэл гаргаж ирсэн болохоор юм цаг хугацаа гэдэг бол яг орон зайтай адилхан ийм ижил тэгш эрэхтэй буюу юм яг хоорондоо тэгшимтэй юм байна гэдгийг олж нээсэн. Бид нар өмнө нь бол энэ цаг хугацаа орон зай хоёр бол тус тустай гэж боддог байсан бол энэ хоёр чинь яг нэг зүйлийн хоёр тал буюу энэ хоёр хоорондоо тэгшимтэй. Тэгэхээр орон зай дотор хөдлөх, цаг хугацаа дотор хөдлөх хоёр бол яг нэг зүйл, яг нэг тэгшимтэй юм зүйл гэж үзсэн. Одоо нөгөө орон зай цаг хугацаа ч нөгөө яг ийм марш шиг тэгшимтэй квадратаар ингэж төсөөлүүлж ярьдаг штэ. Эйнштейн гоо өөрөө ч гэсэн тэгээд шүү. Тий, яг үнэ. Тэр шиг тэр нэрээ бас тэгшим мэдгүй. Яагаад яг тэгш зурсан тий. Тэгвэл тэгшимтэй учраас тэгшинмээр л зурсан юм байл. Тийм гайхалтай тий. Яг тэгж байгаа гэсэн. Тэнгүүд одоо бид нар ямар нэг юм хөдөлж байгаа бит ингээ байх юм бол тэр чинь харьцангуй орон зай хувьд бол ингээ харьцангуй тэгшимтэй байна гэдгсэн чинь одоо Эйнштейний онолоор харьцангуй ерөнхий онолоор бол нөгөө тусгай онолоор бол би ингээ хөдөлж байгаа юм бол тухайн хөдөлж байгаа зүйлийн цаг хугацаа нь удаашрна гэж үзэж байгаа гэсэн. Ингэжээж нөгөө тэгшим чи хадгалагдана. Төрөний нөгөө алдагдаадсан алга болоодсан тэгшимийг энэ Эйнштейн цаг хугацаа орон зай хоёрыг нэг гэж үзээд энэ хоёр чинь нэг тэгшимтэй гэж үзээд бид нар дөрвөн хэмжээст ертөнцид дөрвөн хэмжээстэй тэгш хэмжээстэй одоо тэгшимтэй ертөнцид байгаа юм байна гэж үзээд энэ асуудлыг шийдсэн гэсэн. Дөрвөн хэмжээстэй. Тийм дөрвөн хэмжээстэй. Одоо өмнө нь бол нэг орон зай хувьд бол энэ чинь гурван хэмжээстэй байгаадсан шүү дээ. Цаг хугацаанд тусдаа нэг юм байгаадсан чинь Эйнштейн бол ерөөсөө энэ хоёр чинь дөрвөн хэмжээстэй нэг том тэгшимийн одоо окторгу байгаад байна. Тийм болохоор энэ окторгууд дотор бид нар хөдөлгөл юм бол цаг хугацаа удаашрна. Орон зай хувьд бол ингэж нөгөө нэг би ингээ хөдлөхөөр цаг хугацааны тэгшим нь алдагдаадсан засагдчих байгаа байхгүй. Ингэж одоо тэгшимээ ашиглаад ингээд бас харьцангуй ерөнхий онолооч үгүй тусгай онолооч гаргасан байна. Тэгээ дээрэс нь одоо энэ тэгшим алдагдаад байгаа асуудлыг шийдээд энэ Галилейн харьцангуй онолыг илүү
одоо суур төвшин рүү аваадсан гэсэн. Илүү мундаг, илүү өргөн одоо гүн гүнзгий тэгшим рүү аваадсан биз дээ, тий. Тэгвэл Эйнштейн ч нөгөө тэгшимийг түшиж харьцангуй онлоо одоо юу гэдэг нь ерөөсө бүгд хийсэн гэж бодохоор Галилей ч гэсэн Эйнштейн ч гэсэн тий. За ийм чухал юм байж. Тийм маш чухал юм байна. За энэ бүр цаашаа явах юм бол CPT энтер гэдэг айгүй тийм чухал тэгшимүүд байгаа гэдэг. За одоо жишээл бид нар ч одоо нөө янз бүрийн тэгшимүүдийг ингээд олцсон байсан. Одоо жишээлбэл за толин тэгшим бол айгүй тийм сонирхолтой л да. Жишээлбэл бидний ерөөсөө ингээд тэр чигт нь толин доторх би юу үгүй юу гэдэг тий. Толин доторх би жинк юм уу эсвэл толны гадаа байгаа би жинк юм уу гэдэг бодол бас төрж олно л доо. Яагаад тэгэхээр одоо би ингээд тол руу хараад яг тийм бодож илаа гэж тэл да. Би жинк юм уу? Энэ толин дотор байгаа нөхөр жинк юм уу гэж бодохоор тэр толин доторх нөхөр яг адилхан бодож байгаа байхгүй. Тэгэхээр бол яг алим жинкэн гэдэг мэдгэдэггүй болчиход байгаа. Тэгэхээр энэ физик дээр энийг ялах аргагүй юу? Энэ хоёр бол тэг шимтэй гэж үзэж байгаа. Амар. Тий. Хоёр тэнцүү гэж үзэж байгаа юм уу? Тэнцүү гэж үзсэн гэсэн үг. Юу гэсэн үг? Тий. Толин дотор байгаа ертөнц болон толны гадаа байгаа энэ ертөнц хоёр бол хоорондоо тэг шимтэй. Тэгэхээр энийг ялах арга байхгүй гэсэн үг шүү дээ, тий. Нөгөө талаас болохоор цэнгийн осом гэж үүдэг. Одоо жишээлбэл атом бол ингээд те нэмэх цэнэгтэй цөмийг тойроод сөрөг цэнэгтэй электрон эргэж идэг гэж үзэж байгаа. Тэгвэл энэ хоёрын цэнгийн байрыг соличих юм бол одоо сөрөг цэнэгтэй цөмийг эрг цэнэгтэй электрон тойрж идэг гэж үзэх юм бол энэ яг хэвээрээ байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ бол тэгшим хадгалагдана. Одоо хадгалагдах хууль гэдэг шиг одоо миний бүх атомуудын те цэнгүүдийг бүгдийг нэгэн зэрэг соличих юм бол би ингээ хэвээрээ байж ах хэвээр. Энэ ертөнцийг тэр чигт ингээ соличих юм бол хэвээрээ байж ах хэвээр. Эсвэл одоо энийг бол антиматери гэж нэрлэдэг байгаа юм л та. Жишээлбэл электрон хасах цэнэгтэй, сөрөг цэнэгтэй биш үү те. Тэгвэл электроны цэнгийг соличих юм бол масс нь хэвээрээ гэтээ цэнэг нь өөр ийм эрэг цэнэгтэй электрон гараад. Энийг бол позитрон гэж нэрлэдэг. Энийг ч яг энэ тэгшмээс гаргаж ирсэн байдаг байхгүй юу? Одоо анх те энэ цэнийг бас ингээ хадгалагдах хэрэгтэй юм чинь энэний хос нь бас байх хэрэгтэй юм биш тэгээд анх антиматерийг таамагласан. Энэ бас тэгшмээс. Тэгээд онлоос нь ингээ таамаглаа гаргаад ирсэн чинь за онол дээр нь бол ямар ч байх хэрэгтэй юм. Тэгшим үнэн бол гэсэн чинь нэрнгээсээ байж таарсан. Тэгээд хөөхөн антиматери гэдэг юм чинь байд юм биш тэгээд тэгвэл хороо ертөнцид хаана газар бас юм анти атом байж байгаа анти атомоос бүтсэн анти юм дэлхий анти нарны аймаг одны аймаг те анти юм галактик байх боломжтой юм байна шүү дээ. Бүх юм нь анти хоорондоо ингээ хөрөнгө тусалцаа дэлбэрдэг. Гэхдээ ингээ алс хол орон заагаар тусгаарлагдсан болохоор бид нар ингээ урандаад тэндээс гарч байгаа гэрлүүдээр бол бид нар тэр яг анти юу үгүй юу гэдгийг мэдэх боломжгүй ийм тэгшин байна гэдэг ийм юм гаргаж ирж байгаа. За нүүд нь хугацааны уруу гэж байгаа. Жишээлбэл бид нар ингээ цаг хугацаагаар ингээ ямар ч зүйлийг ухраахад энэ зүйл бол ерөөсөө хിവэрэ хадгалагдана гэдэг ийм сонин онлооч. Өнгөрсөн маань хിവэрэ хадгалагдана гэж юу? Тий. Одоо жишээлбэл нэг бөмбөгийг ингээ дээрээс унгах юм бол ингээл нөгөө бөмбөг чинь түг түг гээл аваад газар унах шүү дээ, тий. Тэгвэл тэр бөмбөг ингээд газар үжис гинт ингээл гэдээшээ явчих юм бол бид ингээ ухраацсан байна гэдэг юм мэдэн шүү дээ. Гэтэл бас тийм биш. Одоо би ингээ бүх талаас нь яг тэр бөмбөг унангууд тас гэдээ дуурж байгаа. Тэр чинь ингээд чимээгээр ингээд энерги нь алдагдаад чинь энерги байхгүй болохсгүй болохоор ямар нэг байдлаар ингээд гарах хэвээр. Тэгвэл тэр чимээ болоо гарчиж байгаа байхгүй. Тэгвэл би яг ингээд газар үжсэн бөмбөгний яг тэр газартай нийлж байгаа цэг рүү тал талаас нь яг тэр чимээг өгөх юм бол тэр бөмбөгийг яг тэр өндөрлөө шийдэж чадна гэсэн үг. Тэгэхээр бол ингээд бидэрт ухарж гэнэ үгүй юу гэдгийг мэдэх боломж байхгүй. Жишээлбэл ингээ хоёр бөмбөг мөргөлдлөө гэж бодъё л да. Дүсгээ мөргөлдөд ойж байгаа юм бичлэг байлаа гэхэд тэрийг ухраачхад бид тэр энэ одоо ухраас нь үгүй юу гэдгийг мэдэх боломж байхгүй. Ийм сэн. Одоо ингээд сар ингээд дэлхийг тойроо эргэж штэ тий. Тэсэн чинь нөгөө тийш ингээд эргэж илэхчтэй л дээ тий. Тэгэх юм бол бас л ингээд эн чинь татхууч бол ингээд татхууч хүртэл ингээд эн чинь бас сар татгцсан хэвээр байгаа үстэй тий. Үний эрэхтэй бол татхууч чинь цаг хугацааг ухраахаар эргээ тийш хөөрөх систем шиг санагдаад байгаа үстэй. Дэлхийгээс татагдаад одоо түлхэгдээд гэх юм уу. Татагдж байгаа хоёр зүйл чинь түлхэгдэх систем юм шиг санагдаад байгаа үстэй. Гэтэл бид нар одоо ингээд сар дэлхийг тойрж байгаа энэ бичлэгийг ухраах юм бол зүгээр нөгөө тишэл тойрон тэрнээс бол татхууч нь яг чиглэл нь хэвээрээ байждаг. Тийм болохоор ерөөсөө энэ цаг хугацааг ухраан уу, урагш нь явуулна уу, хизээ вэ нөө хамаа авахгүй энэ тэгшин бол хадгалагдана гэж үзэж байгаа. Энэ гурван тэгшин хэмиг бол CPT тэгшин гэж нэрлэдэг байгаа. Тэгсэн чинь эндээс амар тийм сонирхолтой тийм туршилтын юу болсон л доо. Одоо ингээд тэр атомуудын ингээд нэг цацралт хийж байгаа тэр баруун тишээ эргэж явахдаа дээшээ зүүн тишээ эргэж явахдаа доошоо цацралт хийдэг юм атом болоод тэгээ тэрийг ингээд харсан чинь толин доторх дүрснээсээ өөр болж таарсан. Нэгсэнд одоо бид нэр тэр туршилтаар бол тэ
энэ толин доторх нь үнэн үү, альсгүй толгийн гаднах нь үнэн үү гэдгийг ялах боломжтой. Тэг шимж алдагдцсан. Анх бид нар чинь энэ 3 тэгшин байна гэдээ үтсэн чинь нэг толиных нь тэгшин алдагдчихжээ шүү дээ, тэ. Тэнгүүд гайхаад энэ тэгшин бол алдагдахгүй. Тэгшин алдагдах юм бол одоо манай физикийн бүх ингэ системүүд бүгдээрээ тэгшимдэр ингээд тулгуурласан байсан чи одоо ингээд тэр чигтээ норж унах гэдэг шүү дээ, тэ. Тэгэхээр одоо тэгшимийн янзлах хэрэгтэй гэсэн. Тэгсэн чинь яаж одоо янзлсан гэдгсэн чинь энэ баруун тишээ эргэж явахдаа дээшээ цацрагалт хийж байгаа. Гэтэл нөгөө толин доторх нь болохоор эсрэг тишээ эрэхтэй дээшээ цацрагалт хийгээд байна шүү дээ, тэ. Тэгсэн чинь энийг ингэж янзалж болж байгаа. Нэг бол энэ толин доторх дүрс бол цаг хугацаагаар ухарж аваа. Үгүй бол антиматер гэж үзэж байгаа. Хэрвээ антиматер байх юм бол тэр яг адилхан ийм толин урвалтын дагуу эсрэг тишээ эргэж байгаагаар нэ ижилхэн тишээ цацрагалт хийн. Ямын толгой бүр ингэж шатчих шиг байна. Тийм, энэ шатаах хэрэгтэй зүйлтэй, тэ. Энийг чинь нөгөө нэг Tenet гэдэг кинон дээр ашиглаад байгаа шүү дээ. Тийм. Тийм, Tenet дээр ч одоо нөгөө Кристофер Нолан ч яг энэ физикийн хуулийг ашиглаад байгаа байхгүй. CPT гэдэг тэгшим байнга ингэ зэрэг хийгдэж байгаа хэвээр. Толин доторх нөхөртэй би одоо тэгшимтэй байхын тулд заавал тэр толин доторх нөхөр антиматер байх хэвээр. Антиматерууд харин цаг хугацаагаар ухарч авах хэвээр гэдэг ийм шууд утгаараа хэлээд байна уу, тийм. Ийм одоо угаасаа энэ физикийн онол угаасаа ийм байгаа. Одоогийн орчин үеийн физикийн онол шүү дээ энэ чинь одоо ашиглагдж байгаа онол гэсэн. Энэ онол бол ерөөсөө тэгшим гэдэг зүйлээ хадгалахын тулд энэ CPT гэдэг энэ 3 одоо хувиргалт цэнгийн болон толин тусгалын цаг хугацааны уруу энэ 3 бол заавал нэгэн зэрэг байж ах хэвээр. Ингээд бие биенийхээ гүйцээгээд ингээд энэ тэгшимийг хороо ертөнцийн тэгшимийг хадгалж ядгаа гэж үзэж ингэж байдаг юм зүйл гэсэн. Тэр ийм сонирхолтой тэгшим байна. За цаашаа бүр нарийн супер одоо тэгшим гэж байгаа. За дээрээс нь хромодинамик энтер гээл те. Одоо улаан ногоон цэнхэр гээл ийм 3 ширхэг цэник байна. Энтер гэж үзэж байгаа. Тэгэл улааных нь одоо эсрэг нь болохоор одоо эрэг сөргийн чинь эсрэг нь бол эргийнхэн эсрэг сөргийнхэн эсрэг эрэг байгаадсан шүү дээ те. Тэгвэл 3 цэнэгтэй болоод ирэхээр яадаг вэ гэхээр тэр улаан ногоон цэнхэр гэж нэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр улааны эсрэг нь юу гэхээр ногоон цэнхэр 2 буюу номин гэсэн үг. Гэт энтер гэсэн ийм гой тэгшимүүдээр гэж бас ингэж тайлбарлаж болдгийг. Айгуу гой юм. За ин кристаллографик одоо юу гэдэг вэ? Одоо кристалл судал. Одоо кристалл ч болохоор дотроо бас ийм тэгшимүүдээс бүтсэн атомууд ингээ хоорондоо тэгшимүүдээс бүтсэн байнгут нь тэрийг нь судлаад одоо бидний тухайн кристалл оптикийн хувьд айлхуул цахилгаан соронцонгийн хувьд одоо яах нь гэдэг. Одоо чинь кварц одоо кварц цаг маг байдаг шүү дээ. Тэгшимийн хувьд бол чинь тэр кварцт ингээд нэг жижигхэн ийм талцын судалж хадал тэр чигт нь одоо би ингээд тэрнээс ингээ ийм тог гарах юм байна. Альсгүй тог өгөх юм бол ийм хэлбэлцэлтэй байх юм байна. Энтэр гэдэг иймэрхүү юмнуудыг ингээ судалж болдог. Одоо физик шин чанарууд. За химийн хувьд бол тэгшимүүд бол ингээ молекулын тэгшим манад түрүү хэлсэн шүү дээ, тэ. Энэ юу гэж байдаг? Одоо энэ чигэр одоо глюкоз гэдэг нь, тэ. Альсгүй амин хүчил гэдэг нь. Энэ зүйлүүдийн дандаа ийм толин тэгшимийнх нь зөвхөн энэ баруун гар талынх нь л одоо хороод ертөнцийн биолог байгаль амьд амьдрал ингээ ерөөсөн баруун гар талынхын талынхт нь илүү дуртай байдаг. Зүүн гар талынхт нь л дургүй байдаг гэдэг ч юм уу, те. Иймэрхүү. Тэнгүүд одоо ингээд молекулуудын чинь хооронд бол ингээд тэр чинь угсрагдахтаа ингээд чихрийн нэг молекул угсрагдлаа гэж бодъё л та, те. Тэгэх юм бол тэр молекул чинь яг толин тэгшмээр угсрагдаж чадах байхгүй юм чинь физикийн ямар ч зөрчил болохгүй. Гэхдээ биолог дээр болохоор биологийн хувьд чинь шал өөр эсрэг юм юу болоод идэг. Одоо биологийн биохимийн урвал явагдахгүй гэсэн үг байхгүй. Ингээд дүрсэн таарахгүй гэсэн үг. Тэгэхээр хороо ертөнц анханасаа баруун гар талаар нь явцсан бол тэр баруун гар талаа л барина. Зүүн гар талынх нь болохоор ингээд таарахгүй гэсэн үг шүү дээ, тий. Зүүн гар тал нэг хайцсан. Зүүн гар тал мэдгүй одоо хайцсан. Тэгээ уг нь бол бид нар анханаас зүүн гар талаар нь явцсан бол баруун гар талынх нь ч одоо өнөөдөр бид нар энэ хин чирэггүй чихэр энэ нуган чихрийн молекул мөнгөтэй толин тал нь нөгөө эсрэг тал нь болохоор толин тусгал тал нь болохоор бид нар энийг одоо идэд боловсруулж чаддгүй гэдэг ч юм уу, те. Альсгүй амьд амьтад ингээд өгөхөөрэ ингээд амин хүчлүүд нь эсрэг тийшээ гарч эхэлдэг гэдэг ч юм уу, те. Ингээд амьдралын эсрэг юм байгаад байна шүү дээ, те. Энийг өөр нь бид нар нас тодорхойлдог ч юм уу, те. Энэ амьтан үхээд хэр утсан байна гэдэг нь тэр амин хүчлүүд нь хэр олон баруун талаасаа зүүн гар тал руу шилжсэн байна, толин тусгал руугаа шилжиж эхэлсэн байна гэдгээр нэгэ тодорхойлж болдог юм ачаач юм байна. За энэ биолог дээр бол одоо биеийн тэгшим одоо энэ бол ойлгомжтой шүү дээ. Амир их юм байж байгаа. Гэхдээ яагаад юу бид нар тэгшимтэй байгаад идэв гэдэг айгуу тийм сонио асуулт байна, тийм. За тэгээ хамгийн ихний одоо тайлбар бол энэ мэдээж энэ
тэнцвэр гэдэг байгаа тийм. Бид нэг алхаа явна. Тэгээ алхаа явангууд чинь тэнцвэртэй байх хэрэгтэй. Нэг тал нь том, нэг тал нь одоо хүнд, нөгөө тал нь хөнгөн бахан бол бид нар арай өөр бүтцтэй болох хэрэгтэй шүү дээ тийм. Тэгээ ингээд хороо ертөнд чинь залхуу гэдэг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо энэ ховсол гэдэг чинь бас ийм залхуу байх хэрэгтэй тийм. Нэг ийм гар хийсэн бол нөгөө талд нь тэрийг тэнцвэржүүлэхэд одоо нэг ийм жинлүүр дээр нэг юм тавьчлаа гэж хэлдэг. Жинлүүр хазаачих юм бол яг би яг адилхан юмыг авч энд нь тавьчих юм бол амар шүү дээ. Тэгэхгүй өөр жижиг сажиг юмнуудыг энд нь барьж ингээд тэнцвүүлж яхаар зөвөр яг энийгээ copy paste хийгээд энд нь авчих юм бол чинь тэмцэрээ хамгийн хурд хадгалах байхгүй. Хамгийн хэлбэр аргаар л бидний бүтээсэн юм байна. Яг үнэ хамгийн хэлбэр аргаар бидний бүтээсэн гэсэн. За дээрэс нь өшөө ургамлууд бол ингээд айгуу тийм юу болоод байдаг шүү дээ. Маш тэгшимтэй, айгуу гоёмсог тэгшимтэй болоод жимс цамар, боргоцоо моргоцоо. Альсгүйлийн амьтад зарим амьтад одоо жишээлбэл энэ далайн од мот ч юм бол эргүүлтийн тэгшимтэй хүртэл ингээд байж идэг. Цэцэг мэцэг энэ төр чинь болохоор ингээд бүгдээр юм гоёмсог тэгшимүүд ингээд байж идэг. За ДНК гэдэг бол ерөөсөө тэр чигтэн тэгшим байж идэг. Нэг спираль гэдгсэн шүү дээ. Зөөлтийн болон эргүүлтийн тэгшим байж байгаа болохоор бас дээрэс нь толин тэгшим байж байгаа шүү дээ. За хоёр юм нэг кодыг л авч яа хоёр хувлаад тэгээ хоёр талаас нь нийлүүлж байгаа тэгээ мушгаад тэгээ дахиж мушгаад ингээ явчихж байгаа шүү дээ. Тэр нүгүү санагдаж явчих чинь. Энэ бүх зүйлүүд бол ингээ тэгшим нь одоо ерөөсөө энэ ховлох хэвлэхэд ингээ төртөл ингээ те илүү бага алдаа гаргадаг альсгүй илүү бат бөх бах чинь ДНК ч өөрөө бас кристалл واخгүй. Кристалл гэж чинь тэгшимтэй зүйл шүү дээ те. Тэгэхээр энэ ДНК бол кристаллынхаа төвчөнд ордог. За бисгалог хэлбэртэй гэж юу? Тийм кристалл гэж явдаг тийм. Тийм. Төмөрчлсөн бас тийм билж би бас гай. Тийм. Гэтэ төмрөн мөмрийн хоол ингээд ийм геометрийн хувьд бол ийм давтагдсан кристалл байгаа зөөлтийн тэгшимтэй байгаад гэдэг бол ДНК бол ийм тэгээ эргүүлтийн тэгшимтэй. Эргүүлт бол ийм зөөлтийн тэгшимийг зэрэг агуулсан юм өрөмөц кристалл гэсэн. За бисгалог байна. За бисгалагт бол энэ бид нар түрүүн хэлсэн шүү дээ. Дүрсийг танихтаа хүртэл бид нар залхуураад идэг тий. Тэгээ яагаад бид нар тийм тэгшимүүд гоё тааламжтай санагдаад идэг гэдэг чинь бас психологийн асуудал байхгүй. За нейросайенс дээр одоо жишээл бидний тарих ягаад ийм хоёр яг ижилхэн байгаад байгаа гэдэг ч юм уу те. Одоо би ингээд нэг ийм химэл аюухан сургаж гэж үтэл та те. Тэгвэл би ингээд нэг баруун гарын ашиглаа нэг ийм гар сургацсан байлаа гэж үтэл та те. Тэгвэл зүүн гарын яг копи паст тэгээд төлөө уралдаар нь тавьчихвал хамаагүй амар ахгүй. Тэгээ нөгөө нэг сургасан дархаа копи паст тэгээд нөгөө төлөө уралдаар ингээд тавьчих юм бол чинь нөгөө нэг ийм яг хоёр адилхан гар ингээд бие биентэйгээ ингээд зогцож ажиллах боломжтой болж юм гэсэн үг шүү дээ. Өдөртгөд хүртэл амархан сурах гэж гисэн амархан. Өөр юм хийж болохгүй байдаг шүү. Тийм болохоор нейросайенс дээр хүртэл тэгшимэд айгуу тийм чухал болоо авчдаг. Химэл оюухан дээр ч одоо энэ чухал болж болно шүү дээ. Тэгээ ягаад ер нь орчин үед бид нар энэ роботик хийхдээ хүртэл хүн шиг хийгээд байгаа гэдэг чинь те. Бас юм тэгшимтэй залхуурал нь шүү дээ ер нь те. Одоо жишээлбэл нэг юм хийчихсэн чинь нөгөөт нь ингээд эд ангинд утчих юм бол одоо жишээлбэл яа тийм уургууд ч гэсэн яг адилхан бохгүй те. Би ингээд нэг талынхаа уургийг нөгөө талд нь ашиглаад явчвал хамаагүй амар шүү дээ. Тэгвэл хоёр талд нь зориулж уург муург үйлдвэрлэж ирсэн. Одоо байшин дээр ч яг адилхан байгаа даа шүү дээ. Энэ тлийг би нэгэнд хийцэн бол загвар дизайны хөвчсөн, материалын хөвчсөн, одоо энэ бүтээх одоо тэр зардлын хөвчсөн нөгөө талд нь копи паст хийчих юм бол хамаагүй хэлбэрхэн хамаагүй амар. Тэгээ түүхийд нь олдцтой энэ төр гэдэг ч юм уу те. Ийм зүйлүүд байгаа. Тийм болохоор энэ тэгшим гэдэг бол орчлон хорвоо ертөнцийн бүр үндэс суурь болж байгаа. Зарчим одоо яагаад тэр хорвоо дэлхийн өөрөө ертөнц бол өөрөө юм залхуу байгаа байхгүй. Тэгээ ингээд давтагдсан юмд айгуу дуртай. Тэгээ дээрээс нь давтагдчих юм бол айгуух энергийн тооцооллын ингээд юу гаргаад идэг одоо давуу тал гаргаад идэг. Энээс нь болоод хорвоо ертөнц өөрөө ингэж ажиллаад ангууд нь бид нар ингээд үүсчээд эргэн тойронд нь те ийм тэгшинтэй зүйлүүд байгаа даа. Тэрнээс бүр кайф авдаг болсон байж та те. Тархины хүртэл залхуурж ажиллаад тэгээд яагаад энэ тэгшимүүд ингээд байнга тавтаад байдаг. Яагаад бидэрт гоё санагдаад байдаг. Яагаад урлаг дээр ингээд байгаад байдаг те. Бидэрт л одоо бидрийг одоо ашиглаад байна шүү дээ. Бидний тэгшим татгаж байгаа зүйлийг энэ урлагийнхаа ашиглаад байна. Гэх мэтлийн тэгшимийн бол гайхамшиг бол ерөөсөө дуусшгүй ундраал гэж байж идэг те. Хаасаагүй тэгшимүүд гарч ирээлүүдэг. Амар тэгшимгүй юм харагдлаа ч гэсэн те физикчид ч юм одоо хим биологийн ч гэсэн ингээ яаж иж байгаа тэндээс тэгшим болоо харчдаг. Ягаад тэгэхээр тооцоол хийхэд аюу амархан байгаад болгоо хийж байгаа байхгүй. Тэгшимийн олоо гарчих юм бол. Тэгэхээр ямар ч замбраагүйгээс ямар ч эмх замбраагүй зүйлээс бол бид тэр тэгшимийг олж харснараа тэр ингээ тайлбарлах, онолдох, альсгуулыг эргүүлээд ирээдүйг нь одоо ингээ өрчлөн таамаглах ийм таамаг дэвшүүлэх боломжтой болж байгаа гэсэн. Тэр тэгшим бол ийм гайхалтай. Гайхалтай. ертөнц хороод л бидний их шимтэй бүтээсэн юм байна. Тэгээд бид нар хүртэл өөрсдөө ингээд юу ч хамаагүй бүтээгээд ах чинь л заавал тэг шимтэй юм бүтээгээд идэг юм байна. Тэгээд одоо энэ талаар маш удаан хэд хоног бодох болтой боллоо. Тэгээд асаатайстайх баярлаа. Ямар
Өстө ийм гоё нэвтрүүлэг болно гэж бодсонгүй. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны аялыг бид дурлал Star Mongolia болон илүү эрүүл илүү бүтээлч Iron Circle компани маань хамтран ажиллаа. Нэвтрүүлэг NTV болон Одмондөр радио 107 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Тэгээд дараагийн нэвтрүүлгээрээ эргүү уулзъя. Баяртай, сайхан амраарай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.